Энэ төслийн үндсэн олон санаа одоо ярьсан өөрчлөлтийн өөрчлөлтийн талаар гэж. Тэгэхээр энэ өөрчлөлтийн өөрчлөлтийн талаар ярихдаа энэ арай өөр өнцгөөс нь харсан байна. Тэргээр магадгүй энэ талаар шинэлэг манай Монгол улсын хэмжээнд урд огт хийгдэж байгаа хэмжээс ажиллаж байна. Тэгэхээр тэр нь ямар хандлага гэсэн бэ гэхээр ер нь ихэнх хүмүүс уул уурхай ба уур амьсгал гэдэг хоёр үгийг нэг өгүүлбэрт оруулаад ирэхээр уул уурхайх нь уур амьсгалд өөрчлөлт нөлөөлж орж байгаа гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэрнээс шинж эргээд уул уурхайх нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд орчиж байна уу? Энэ дээр бол бид нар ямар нэгэн байр суурь, ямар бодолтой байна уу гэдэг тал дээр бол одоо тэр талаас нь бол харж байгаагүй гэж хэлэхэд бодохгүй байна. Тэгэхээр энэ судалгааны хамгийн гол одоо шинэлэг бол давуу тал бол энэ уул уурхайх нь энэ уур амьсгалын өөрчлөлтөөр ямар одоо бодолтой байр суурьтай байдаг юм бэ? Энд одоо юу гэдгийг энэ тал дээр одоо жишээ бид нар юу анхаарах ёстой вэ гэдгийг бол гаргаж ирэхэд зарсан байна. За тэгэхээр энийг хийхдээ бол ямар асуудал ярьсан бэ? Түрүүний хэлдэг олон нийтийн оролцоог хангах ёстой. Тэгэхээр энэ тал дээр бол захим асуудал болгон ярилцахыг бол хүмүүстэй хийгдсэн байгаа. Тэгэхээр захим асуудлыг бол ингээд тодорхой хэмжээгээр боловсруулаад мэрэгчтэй хүмүүсийн зөвлөгөө аваад энэ байдлаар боловсруулсан гэсэн байна. За эргээд бас түрүүний хэлдэг чинь дугуй ширээний ярьсан бол хийдэггүй зөвхөн бол ярилцлагууд бол хийгдсэн. Тэгэхээр асуудал ярилцлаганд бол одоо үнэхээр ярилцлагууд бол тодорхой хэмжээгээр бол одоо хязгаарлалтын төвшөнд явагдсан. За харьцангуйгаар бол англи монгол хоёр хэл дээр хоёулангаар явагдсан ийм судалгаа байна. За ер нь бол уул уурхай одоо инженер, байгалийн мэрэгчлэнүүд бол гүйцэтгэх түүнээс дээш албан тушаалтай хүмүүсийг хамруулж чадсан. Тэгэхээр тодорхой хэмжээнд бол нэгж бүр гүйцэтгэж байгаа мэрэгчлэнээс ихсүүлээд өдөрлөх хүртэл тэр байр суурьуудыг бол хамруулахыг зорж чадсан ба гэж үзэж байгаа. За мөн одоо бүх үе шатантай холбоотойгоор асуулт яригдсан гэсэн. Тэгэхээр хайгуул зөвшөөрөл олохоос эхлүүлээ байгалийн нөлөөлөх байдлын үнэлгээ, үйл ажиллагаа энэ бүх асуудлууд дээр уур амьсгалаас зүгээр уур амьсгалын өөрчлөлт нь одоо тухайн уул уурхай компани хэрхэн хүлээж авч байгаа гэдэг асуудлыг гаргаж ирэхэд зорьсон. Монгол компаниуд ч оролцсон, цэвэр Монгол эзэнтэй Монгол хөрөнгө оруулалттай компаниуд оролцсон. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ч оролцсон гэж. Тэгэхээр бол аль талынхын байр суурьнуудад харьцангуйгаар хэлж чадсан бахаа гэж үзэж байна. Тэгэхээр энэ судалгааны үр дүн бол юу харагдсан бэ гэвэл нэгдүгээр бол за уур амьсгалын өөрчлөлтийг бол бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна гэдэг үр дүн харагдсан. Тэгэхээр энэ бол магадгүй биднэрт бол нэг тийм айхтар шинэлэг одоо юу гэдэг чинь үзүүлэлт биш гэж болно л доо. Яг энэ нэгт олон улсын хэмжээнд бол ихэнх шинэлэг давуу талтай үзүүлэлт байж чадсан гэж. Тэгэхээр олон улсын хэмжээнд бол зарим улс орнууд бол жишээ бүх нийтээр 100% уур амьсгалын өөрчлөлтөд хүлээн зөвшөөрнө гэдэг асуудал зарим улс орнууд байдаг байх шүү дээ. Тэгэхэд бол манай Монгол улс бол тодорхой хэмжээнд бүгд энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж. Тэгээ энэ эргээд магадгүй бид нар дэлхийн хэмжээний дулаарлаас одоо жишээ 3 дахин их хэмжээний дулаалал явагдсандаа бол ерөөсөө холбоотой хүмүүс бүгдээ ингэ мэдэрч байгаа гэдэг асуудал оршиж байгаа. Эргээд хамгийн сонирхолтой нь гэвэл энэ уул уурхайхан болвол биднэрт уул уурхай ингээд үйл ажиллагаа эрхлэхэд энэ уур амьсгалын өөрчлөлт нөлөөлөд байна. Ийм учраас засгийн газар энэ дээрээс ямар нэгэн үйл ажиллагаа хийгээсээ арга хэмжээ аваач гэдэг ийм саналтай байгааг илэрхийлсэн байна. За энэ дээр бол эргээд бас одоо бид нар хариуцлага хүлээх хэрэгтэй юм байна. Бас түүнчлэн засгийн газар энэ дээр ч гэсэн бас арга хэмжээ аваач авах их сайн байна гэдэг ийм асуудал гаргаж ирсэн. Энэ дээр жишээлбэл усны хувьд усны хэрэглээ тоос болон шорон шургацууд мөнгө цэвдэг гэдэг ч юм энэ асуудлууд бол хамгийн их асуудал үүсгэж байна. Жишээлбэл ингээд тухайн уурхайн газар руугаа газар ингээд уурхайн руугаа очихын тулд газар байх гэдэг, зам байх гэдэг. Нөгөө зам нь эргээд цэвдгийн хайлтаас болоод нэг жилийн дараа тэр зам нь бол хэрэглэх аргагүй болдог ч гэдэг юм. Эргээд одоо жишээлбэл тоос болон шорон шурганд бол жишээл тээвэрлэлтэнд нөлөөлж байна. Хамаагүй их шорон шурганы давтамж ихснээс болоод тээвэрлэх үйл ажиллагаа хүндэрч байна гэдэг асуудал яригдсан гэж байна. За үүнчлэн одоо чинь усны талаар гэвэл бид нар бол урд нь бол тоосны дарагтаа бол арай бага хэмжээний ус зарцуулдаг гэсэн бол илүү их усыг зарцуулах хэрэгтэй болсон. Эргээд энээс болоод бид нар бол дандаа ус хэрэглээд байж болохгүй хэмжээнд хүрсэн. Энэтэй холбоотойгоор жишээлбэл химийн арга хэрэглэх хэрэгтэй болж байна гэдэг ч юм ийм их асуудлаар ярьж байсан. Түүнчлэн бас зарим нэгэн хүмүүс бол өнөөдрийн бидний байр гэсэн жишээлбэл хайдлын далан бол үерийн асуудал дээр бол
бид нар техникийн хувьд бол шаардлага хангахгүй байж болзошгүй асуудал яригдж байна. Бид нар бол зөвхөн 100 жил нэг удаа болох хэмжээний давталтай гамшигт үерийн хэмжээнд бол тооцож ингэж техникийн одоо жишээ хаягдлын долоонхаа өндөрийг ч гэдэг нь тооцож барьсан байдаг. Гэтэл бол асар хэмжээний одоо мянган жил одоо нэг удаа давтагддаг тийм асар хэмжээний томоохон үер ороод ирлээ бид нар бэлтгэлгүй байна гэдэг асуудлыг өөрсдөө гаргаж ирж байсан. Гэхдээ ер нь бол эсрэг нөхцөл үзүүлж байгаа гэдэг асуудлыг ярьсан ч гэсэндээ эргээ та нар одоо энэ асуудал дээр ямар нэгэн асуудал хийж байна вэ гэхэд бол бид нар одоогийн байдлаар бол энэ дээр бол тодорхой дөрвтэй арга хэмжээ авсан асуудал бол байхгүй байна гэж хэлсэн байна. Ер нь ихэнх юм. За зарим нь бол мэдээж хэрэг одоо дасан зохицох одоо жишээл дөрөвний хэлдгээр зөвхөн ус тоосыг дарахад зөвхөн ус ашигладаг биш. Одоо химийн аргаар давсны одоо давсчлалтын давсыг ашиглаж байгаа гэх юм уу ийм асуудал гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр одоо жишээл хагас нь бол энэ нөлөөгийн гурван нөгөө хагас нь бол дасан зохицох арга хэмжээ авчихсан гэж байна. За тодорхой хэмжээнд бол судалгаанд хамрагдсан зарим нь бол ус одоо усаа хэмнэх тоног хөрвж бол нэвтрүүлж хэлсэн гэж зарим нь илүү нөгөө төрийн хийдэг инженерийн ажлыг одоо сайжруулах хэрэгтэй байна. Эргээд одоо жишээлбэл энэ салхи шуурганд бол жишээлбэл салхи шуурга ихсээд явлаа бид нарын одоо байгуулсан байгууламжийн одоо шаардлага хангахгүй байна гэдэг асуудал энэ дээр бол бас асуудал хэмжээ арга хэмжээ авах хэрэгтэй арга хэмжээ авахыг зорж байгаа гэж хэлсэн. Энэ зохицуултыг одоо жишээлбэл ихэнхийгээр бид нар одоо гол жишээ ингээд засан зохицуултыг ингээд аваад үзэхээр ерөнхийдөө засан зохицол эсвэл уртуулаад өмнө нь бол энэ дээр бол арга хэмжээ авах гэдэг энэ хоёр нөлөө бууруулах засан зохицолт ийм хоёр арга хэмжээ авах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ хоёр арга хэмжээ хэмжээнд өөрөөр сонсон байна. Энэ бол за жишээлбэл араас нь явж эхэлнэ гэсэн. Нөлөө гарсан нөлөө. Нөгөөх нь бол илүүтэйгээр өмнө нь одоо урьдчилсан байдлаар арга хэмжээ авах. Тэгэхээр энэ хоёр арга хэмжээнд өөрөөр сонсон байна. Энэ бол за жишээлбэл араас нь явж эхэлнэ гэсэн. Нөлөө гарсан нөлөө. Нөгөөх нь бол илүүтэйгээр өмнө нь одоо урьдчилсан байдлаар арга хэмжээ авах гэдэг ч юм. За жишээлбэл инженерчлэлийн хувьд гэвэл барилгын чанарыг сайжруулах гэдэг юм. Түрүүнд хэлчихсэн 1000 жилийн үерийг одоо жишээлбэл угтуулаад за энэ одоо жишээлбэл бидний уур амьсгалын өөрчлөлт бол илүүтэйгээр таамагдашгүй ийм асуудлууд явагдаж байгаа. Эрчимч өндөрч байгаа. Өөрчлөлтийн эрчимд бол их ихсэж байгаа гэдэг асуулт ярьж байгаа. Тэгэхээр энэтэй уялдуулаад одоо жишээ бид нар 1000 жил гэх үер бол хуучин 1000 жилийн наслмжтай нэг бол үсэн одоо бол давтамж нь ихсэн гэдэг асуулт ярьж байгаа чинь тэр нь бэлтгэлтэй байх асуудал ярьж байгаа. Тэр нь одоо жишээ дараагийн 100 жилд тохиолдох асуудал ярьж байгаа. Тэгэхээр илүү хүчрэх усны наснаас бид нар тавих хэрэгтэй байна. Усныхаа давхангийн хэмжээг бол тус хаягдлын давхангийн хэмжээгээр хасах хэрэгтэй байна гэдэг асуудал ярьж байна. За түрүүний хэлсэн одоо жишээлбэл ингээд тодорхой хэмжээнд бол аж ахуй нэгжүүд бол өөрсдөө бол боломжийнхоо хэрэгээр бол арга хэмжээ авч эхэлж байгаа. Гэхдээ одоо за жишээ энэ арга хэмжээ бол тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгаа гэдгийг хэлсэн. Тэгэхээр ер нь ямар арга хэмжээ хийж авч болох вэ гэвэл олон улсын түвшинд олгож хөлөмжийн ялгарлалтаа илүү бууруулахаар болохоор энерги хэмнэлтийн аргууд авч болох нь усны одоо жишээлбэл олон улсын санхүүгийн корпорацийн сайн дурын усны хөтөлбөрийн кодод нэгддэг асуудал ярьж байна. Одоо бохор ус зөвшөөрлөх технологи системээ сайжруулах хэмжлэн гэдэг. За энэ дээр бол яг энэ бүх арга хэмжээндийг хийхэд бол ямар асуудал тулгараад байна вэ? Энэ компаниуд одоо жишээлбэл одоо юм тийм бид нар яагаад зарим арга хэмжээг нь авч хэрэгжүүлэхгүй байна гэдэг талаар илүү тодорхойлж хэлэх бол эргээд бид нар ийм үйл ажиллагаа хийлээ гэхэд нөгөө усныхаа төлбөрийг төлгөөрөөл төлдөг ямар нэгэн урамшууллын тогтолцоо байдаггүй эргээд маш хэмжээний зардал хэрэгтэй гэдэг асуудал ярьж байгаа. За шинэ цэвэр технологи нэвтрүүлэх тэр нэвтрүүлэх нь гэдэг маань өөрөө тодорхой хэмжээний ихэнх зардалтай. Тэрэн дээр бол ямар ч хэмжээний хөнгөлт байдаггүй. Эргээд бол жишээлбэл бид нарын үйл ажиллагаа хэдий хэр хэмжээгээр ашигтай явах вэ гэдэг нь бол тодорхойгүй. За нөгөө түүхийдийн өмнө маань бол жишээлбэл бид нэр ашигтай байхаар байна уу, ашигтай байхгүй байна гэдэг нь бол тодорхойгүй. За түнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл маань бол би түрүүний хэлсэн нөгөө өөрчлөлтийн хурдан ихсэж байгаатай холбоотойгоор бол тодорхой хэмжээнд бол зарим нөхцөлөд өөрчлөлт харахад бас төвөгтэй байдал юм биш байна. Биднэрт өнөөдөр байгаа технологи байгаа хамгийн сайн загвар гэж баталгаатай prediction таамаглалыг гаргаж өгч байгаа гэдэг ийм асуудал ингэж гаргаж ирж байна. Тэгэхээр гэлээч гэсэндээ энэ дээр бол бид нар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх юм бол бид нар үйл ажиллагаа доктортой удаан хугацаанд явуулах бол бэрхшээлтэй болж байна гэж. Тэгээ энэ дээр өөрсдөө болов нөгөө түрүүний хэлсэн бид нар
журам хэрэгтэй байна. Нэгдүгээр одоо засгийн газрын хэмжээнд гаргаж ирэх, хоёрдугаар бид нар олон нийтийн боловсролыг бас их нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэдэг асуулт гарсан гэж байна. За энэ журам дээр ямар нэгэн байдлаар хуульчилсан байл биш. Хууль гэхлээр бол дараа нь өөрчлөлт их зөвхөнд болж байна гэж. Тэгээ яаж журам гэж нэг гэвэл энэ уур амьсгалын өөрчлөлт маань өөр ихээхэн динамик үйл явц, амархан өөрчлөлтүүдийн үйл явцыг ихээхэн өөрчлөлтийн эрчимжиж байгаа гэдэг асуудал яригдж байгаа учраас одоо үр нөлөө нь бол зарим тохиолдолд таамаглах хэцүү байгаа. Тэгэхээр бид нар энэ тасна зохицохын тулд тодорхой хэмжээнд уян хатан журам хэрэгтэй байна гэж. Тэгээ энийг бол зөвхөн ингээд бидний төлөөллийг илүү оролцуулсан байлаа. Биднээс тулгарч байгаа асуудлуудыг сонсож бид нар одоо жишээлбэл техник технологи ямар арга хэмжээ авахыг хүсэж байна гэдэг тэднийг бол бас ингээд тусгаж ингэж авч өгөх зүйл сайн байна гэж. Илүүтэйгээр мэргэжлийн стандарт техник үндэслэлтэй байх хэрэгтэй гэж. Тэгээ ялангуяа энэ одоо байгаа журмууд бол тодорхой хэмжээний шинээр технологи стратеги хийхэд бол сааруулж байгаа. Түрүүний хэлдэг одоо жишээлбэл шинэ технологи нөхцөлөх гэхлээр энэ дээр бол зөвшөөрөл авах төв хүчтэй ийм асуудал байна. За энэ дээр ингээд журмын хувьд боловсролын хувьд бас нэг адилхан. Энэ тодорхой хэмжээнд бүгдээрээ уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэддэг, хүлээн зөвшөөрдөг гэлээч гэсэндээ яг энэ дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг тал дээр бол энэ дээр хүмүүс илүүтэйгээр боловсрол хандлага мэдээлж чухал юм байна. Ялангуяа энэ техник технологийн асуудлаар одоо цэвэр технологи гэж ярьж байгаа. Энэ тал дээр бол жишээлбэл бид маш хэмжээний боловсрол тутагтай байна. Жишээл юу яг цэвэр технологи гэж одоо тодорхойлох юм бэ? Энэ тал дээр бол тодорхой хэмжээнд манай одоо яам үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэндээ энэ бас ингээд бүх нийт ингээд хүрэхэд өгөх юм гэсэн. Тэгэхээр энэ дээр түрүүний хэлсэн ирээдүйд бол хүртэл бол одоогийн байдлаар бол бид хамгийн боломжит байгаа хамгийн сайн зурж гэсэндээ асуудлыг бол бүрэн төгс тодорхойлж чадахгүй. Үүнтэй холбоотойгоор бол бүр үндэсний хэлбэлцэл, зөвжилт, үйлрлийн шилжилт гэдэг асуудлууд бол ихээхэн тавигдж байгаа маань. Энэ нь одоо үйл ажиллагаагаа тогтвортой удаан хугацаанд явуулахад бэрхшээл учруулж байна гэж. Ингээд ерөнхийдөө бол товчхон иргэд ярьсан юм дүгнэхэд бол энэ бол яалтчгүй түрүүний хэлсэн компаниудыг нөлөөлж байгаа юм байна. Энэ үйл ажиллагааг бол компаниуд оройлон тэргүүлэхээс илүүгээр энэ дээр засгийн газар анхаараасаа энэ дээр тодорхойлсон одоо юм журам боловсруулж оролцоосоо. Энэ дээр ялангуяа бас одоо тийм сайн туршлага нэвтрүүлж байгаа компаниудаа урамшуулах тэр механизм гарч ирээсээ. Харин одоо юу гэх юм эсрэгээр одоо жишээлбэл хуучин технологи ашиглаж байгаа компаниуд илүүтэйгээр өндөр одоо торгуултаж гэдэг юм уу тийм асуудлууд ингэж гарч ирээсээ. Эргээд гэдэг асуудлыг тавьж ирсэн. Ер нь бол энэ компаниуд бүгдээрээ биднэрт бол ихэнх хүн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд бид нар өртөж байна гэж. Энэ дээр 50% бол ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж хахад ямар нөгөө үлдсэн 50% нь ямар нэгэн хариу үйлдэл багт үзүүлээд бүх ажиллагаа хийж ирээд байж байгаа. Бид нар эргээд одоо 100 жилийн одоо 100 жил тохиолдох тэр гамшигт байдал бол одоо дүүцэх бэлтгэхээс илүүгээр 1000 жил тохиолдох тэр гамшигт байдал ингээд бэлтгэх шаардлагатай болоод байна гэх асуулт ярьж байгаа. Өөрчлөлтийн үр дүн тодорхой бусч гэсэндээ ерөнхий одоо хандлагыг харах юм бол энэний нөлөөлөл нь илүү ихээхэн хэмжээнд сөрөг байх юм аа гэдэг асуулт гарч ирсэн. Тэгэхээр одоо бид нар одоо тодорхой хэмжээнд одоо юу гэдэг насан зохицоод шиг юм уу илүүтэйгээр ус шалгаач шиг юм ингээд тосчлтойгоо асуудлыг шийдэж гэдэг юм. Ингээд явахаас илүүтэйгээр өрчлөн сэргийлэх арга хэмжээнүүдийг илүүтэйгээр авах шаардлагатай байна гэдэг. Үүнтэй холбоотойгоор бол нэмэлт дэмжлэг хэрэгтэй байна. Тэгэхээр өнөөдөр бид нар ашиглаж байгаа техник технологийн шинжилгээг бас учир одоо юу гэдэг биднэрт дэмжлэг хэрэгтэй байна гэдэг асуудлыг яригдсан. Эргээд бас түнчлэн биднэрт боловсрол мэдлэгийн асуудлыг бол илүүтэйгээр анхаарах хэрэгтэй байна гэдэг. Энэ үндсэн санаануудыг бол энэ хэлцүүлэн бас энэ компаниуд бол үнэндээ гаргаж ирж байсан гэж байна.